За суусгаач хүүхдүүдээ. За хүүхдүүдээ заас багш нь Дундгой аймгийн Эрдмийн талай цогцлбор сургуулийн биологийн багш. За намайг Бямжог гэдэг. За багш нь өнөөдөр та бүхэнтэй нэг цагийн хичээлийг зохион байгуулахаар ирсэндээ маш их баяртай байна. Тийм учраас хүүхдүүдээ маш идэвхтэй оролцоорой. За тэгвэл өнөөдрийн хичээлийн дэгээ гаргах хэдүүлээ. Ямар хичээлийнхээ үед ямар дэгийг баримтлах вэ? Маш сайн байна. За өөр. Багшийнхаа яриас. Сайн байна. За өөр. За маш сайн байна. За тэгвэл багш нь одоо та нарт нэг бичлэг үзүүлнэ. Хаалт ажиглаарай. За. Хаад үцгүү. Бас нөө. За бичлэгээс юун тухай өгүүлэгдэв вэ? Цэцгийн бүтцийн тухай. За тэгвэл өнөөдрийн хичээлээр бид нар юуны тухай үзэх гэж байна? Маш сайн байна, тийм ээ. За өнөөдрийн хичээлийн сэдвээ тавьчаарай. Бүх хүүхдэд ажлын хуудас өгсөн байна уу? Ажлын хуудас. За ажлын хуудасуудад хараагаад авчих. Нэг гишүүнэнд хараагаад өгчих. За өнөөдрийн хичээл бол цэцгийн бүтцийг судлах, тийм ээ. За алхам 1 дараах асуултанд хариулаарай. За нэгт нь юу гэж байна? Ургамлын хатан болох цэцгийн бүтцийг ямар хэсгүүд бүрдүүлдэг вэ? За сайтар бодоод алхам 1-ийн 1-р асуултны доор өгсөн хүснэгт тэмдэглэлээр өгтүүдээ. За бичээрэй. За 30 секундын хугацаатай. За таамаглаад бичсэн бол багш нь хүүхэд бүрт ийм 2 карт өгсөн байгаа тийм ээ. Ойлгосон ба. Тэгээд дууссан багштаа саналаа хэлэх бол ногоон картыг, тусламж хүсэх бол улаан карт өргөж явна шүү. За юу. За 1-р багийн за хэлээ. Цамбарлаг. Дохиор. Суур гэсэн үү те? За суудал. За иш гэж хэлж байна тийм ээ. За иш биш. За өөр нэг санагт өгч байна уу? Бас нөө. За тэгвэл 2 дахь асуултанд за юу гэж бодож байна? Хэн багштаа саналаа хэлэх үү? За. Зарим нь цэцгийн цоморлоггүй байдаг. Цоморлоггүй байдаг гэж хэлж байна бэ? За өөр байна. Өөр байна. За цоморлоггүй нь өөр юу гэсэн бэ? Тохиоргүй байж болно тийм ээ зарим. Дэлбэрээ ялгаатай, үр боловсрохоор нороо ялгаатай гэж хэллээ. За тэгвэл өнөөдрийн хичээлээр цэцгийн бүтцийн тухай яг нь бид нэр судалнаа. За туршилтаараа дараах багаж хэрэгслийг хэрэглэнэ. За явуулаа. За энэ ямар хэрэгслээ өгдөө дээ? Ямар багаж вэ? Залуур зүүн маш сайн байна мэдгийм байна. Дараагийнх нь хямсаа. За дараа нь энэ юу вэ? За тамруулдаг шил гэж бид нэр ярьдаг тийм ээ. За тэгвэл өсгөх шил байх нь яг биологийнхаа юугаар ярих юм бол. За тэгвэл баг бүрт багш нь хайчнаас бусад хэрэглэгдэхүүн 3 ширхгийг өгсөн байгаа. Тэгэхээр багийн гишүүд хосоор ажиллана шүү. За юу. Хос бүрт 1 хэрэглэгдэхүүн гэсэн. За тэгээд Петрийн аяг бүхий 3 ширхэг тасалгааны ургамлын цэцгийг өгсөн. Тэгэхээр хос бүр 1-1-ийг авч хэрэглэе шүү. За.
За тэгвэл өнөөдрийн дадлага ажлаар за багш руу наашаа анхаараарай хүүхдүүдээ. 1. Тэгэхээр өнөөдрийн дадлага ажлаар хэрэглэгдэх багаж хэрэгсэлтэйгээ бид нар танилцлаа. Тэгвэл онцгойлон тийм ээ бусдынхаа аюулгүй байдал болон за юу гэсэн бэ? Яг за аюулгүй ажиллагааны дүрмээр төлөвлөе. За ямар багаж хэрэгсэлд аюулгүй ажиллагааны дүрм онцгойлон төлөвлөх үү? Маш сайн байна тийм ээ. За залуур зүйтэй болгоомжтой харьцагыг авъя. За өөр хайчтай болгоомжтой харилцаа. За тэгвэл тасалгааны маш сайн байна. За тэгвэл хямсаа, залуур зүү, хайч гэсэн хурц эртэй зүйлсийг бид нар нэгтгэжээ тийм ээ. Тэгэхээр хурц үзүүртэй багаж хэрэгсэлтэй болгоомжтой ажиллах. Цэцгээ гэмтээлгүй ажиглах байх нь. За алхам 3 дадлага ажлыг хос хосороо зааврын дагаа гүйцэтгэн. За 1 минутын хугацаатай тасалгааныхаа цэцгийг нэг нэгээр сонгож аваад судлаарай. Ажиглаарай хүүхдүүдээ 1 минутын хугацаанд. Эндээсээ нэг нэгийг сонгоод ажиглая шүү. Тэг хос хосороо. За хос хосороо ажиглая шүү. Түнэ. Самбар хаана. За энэ самбар дээр хүүхдүүдээ наашаа анхаараарай. Энэ самбар дээр цэцгийн бүтцээ цэцгээ тавьж чад ажиглаарай. За бүтцээ эсгүүдээ. За дараагаад тавьж. Энэ шүү хараа. Энэ цамрлаг тийм. За бүгдээрээ ажигласан уу? За бүгдээр хугацаа дуусчээ. Наашаа анхаараарай. Дараагийн алхам юу вэ гэхээр цэцгийн бүтцээ ажиглаад дуусчлаа. За 2 минутын хугацаанд цэцгийн бүтцээ гэмтээлгүйгээр бүтцийн хэсгүүдээр нь нэг нэгээр нь салгаад багшийнхаа үгцийн цаасан дээр яах нь вэ? Цэцгийг дээрээс нь харахад ямар харагдах вэ? Яг тэр тойр хэлбэрээр нь нааш үү. За хин хамгийн хурдан одоо наах нь вэ? Багш нь хамгийн цэвэр үзэмжтэй нимбай наах нь. За хямсаагаа ашиглаад тийм ээ. За хөшин цэцгээ харуулах юм байна. Ингэж суух байж та тийм ээ. Яг зэрэгцээ суусан. Тэгээс суучих. Тэгээс суучих. Тэгвэл илүү амар. Хососоор суулгах. За бүтцээ эсвүүдээ задлаад наад эхэлсэн байна. Ёстой мундаг ямар сайн. Дараа нь эндээ ингэж уулаа суудсан бол. За цавуу скотчныхоо хамгийн боломжтой тийм ээ. Сонгож аваад наагаарай яасан. За асуу багшаас чанга хэлээд. Яг ингэ цэцгийн бүтцээр ингэж яах юм. Цэцэг бүтээх байхгүй юу? Дээрээс нь харахад задлаад харчих юм бол ямар харагдах вэ?
план зураг шиг тийм ээ дээрээс. Сайн байна. Завхурд нь агаар тай. Нах хуцаа дуусна. Тэмээ дуусна. Гурав. Баталтай. За 2 минутын хугацаа үлдсэн байна шүү. За эндээс чанга багш нар юу асуух чинь хариулаа. Цэцгийн суугаад юугаа өөр боловч. За яг салж болохгүй бол ингээд наагаад дараа нь наачих заа. За маш хурдан наагаар амингийн хурдан цавуул. За хугацаа дуусах төгчөө шүү. Дууссан хосууд бусад хосуудтай тусалж болно. Наахт нь тийм ээ. Саран та. Цаалцсан. Бид дармаас эхлэв. Дармаас эхэлсэн үү? За карта багштаа дохионы аргыг хэрэглээд яваарай. Дууссан хосууд маш сайн байна. За 5 дугаар баг дууссан байна. 2 дугаар баг дууссан. Хосууд ерөөхдөө төгссөн байна те. Үгүй яг хосоороо өргөж болно. За 1 дугаар багаас нэг хос дууссан байна те. За нэрлж байгаарай. Дууссан хосууд нэрлж шүү. Бүтцээсгүүдээ маш сайн байна. За шууд балаар нэрлж болно. Балаараа нэрлж болно. Тэ. Зааж байгаа. Хосоороо хамтарч чад. Дуусна. За хуцаа болсон наа хуцаа. Өстэй мундаг юм а ямар ч гоё хийдгиймдээ хөхтүүдээ. За одоо бүгдээрээ ер нь наагаа дууссан уу? За бүх хөхтүүд багштаа тохоогоо гээ. За хуцаандаа дуусгах шүү. Яарвчлаарэ. Цаг байгаагаа учраас за. Задлцэн эсгүүдээ бол наахад юухан байх вэ? За нэрлэлсэн үү бас? Бүтцэн эсгүүдээ нэрлэн шүү. Нэрлээрээ хосоор хамтарчаад. За хосууд цэцгийнхээ нэрийг багшийнхаа энэ слайднаас хараад тийм ээ. Цайвар ягаан цэцэгтэй нь шимтгэлээ. Цайвар. За арайд тод ягаан нь бол хаан шимтгэлээ гэсэн. Цэцгийнхээ нэрийг тавиад
За нэрлэлсэн үү? За тэд хосод дуусах байна. За 3 дугаар баг дууссан байна. За маш хурдан нэрлээд дуусгаарай хүүхдүүдээ. Энэ заасан байна. За бүтцийн хэсгүүдээ нэрлэлсэн үү хүүхдүүдээ? Нэрлэлсэн үү? За бүгд хурдан дуусгая. За 2 дугаар багийг харъя багш нар. 2 дугаар багийн хосууд дуусч байна уу? За хамтарч ажиллаарай. Нэг хос дутуу байна. 1-р баг. За цэцгээ бүтцэн хэсгээ. За бүгд ажиллаа дуусгая. Яг хугацаанд дуусгах нь хэдүүлээ. 1 2 энд нэг хос яарчлаад байна тийм. За баг дотроо тусалж болно шүү. Багийн гишүүд нь бусад хостоо туслаарай. Удаад авах. За 1-р баг туслаарай. За тэгвэл саналаараа багшдаа цэцгийнхээ бүтцийг танилцуулах хөвгтэй нөө. Хосууд саналаараа. За тэнд чанга харж чад. За бусдад сонсъё. Ажлаа дуусгая. За ямар нэртэй яг нь ургамлын цэцэг авсан. За. Энэ ягаан нүртэй шилбээ. За тэгээд цэцгийн судлыг тавьчихсан байгаа. Тэгээд энэ агаал нүртэй чамлаг. Тэгээд энэ зөрөө энэ олон настай бүр болоод 15 энэ болгоны удааны хамгаалалтай. За маш сайн байна. За. За хаашаа. За яах вэ? Хаашаа тэгээд энэ дижитал инфраструктурыг энэ төрөөр өөрөөгөө. За. Энэ дээр өөр боловсрол. Тэгээд энэ хамгаалалт тэгээд нөгөө цэцгийн сүү байгаа. Тэгээд яа энэ дээр бас За маш сайн байна. За тэгвэл ягаан цэцэгтэй тийм ээ шимтгэлээ ургамлыг авсан хөлт. За ургамлын цэцэг авсан хөлт танилцуулаарай. За. Ямар бүтцийн эсгүүд чамд ажиглагдав шууд нэрлээл авчих. Бүрэн байна уу? За маш сайн байна. За өөр нэмэх санаа хэлэх хүүхдээ нөө нэмэлтээр санаа. За тэгвэл одоо өөрсдөө багшийнхаа үзүүлэх шалгуурын дагуу үнэлнэ. За яг бүтцийн эсгүүдээ зөв нэрлэж үгүй юу? За ажлын үзэн. За энэ алхам. За алхам 3-ийнхаа доотлолд яах нь үнэлээд явах нь. Чи 5-аас дээш эсгүүдийг зөв нэрлсэн бол тэр багны ард чиклээд явчихна. Өөр нэмэлт тэмдэг тавиа явчихсан. Тий. Тэгээд 5-ын яг нь 5-аас дээш гэж орчих учраас тэр багнандаа тэмдэглэж. За маш хурдан өөрийгөө үнэлчээрэй. За сайн ажиглаж байгаа чиний нэрлэлээс үзэг байна уу? Ааха. Бид нар тэгтэл энд юу гэж хэллээ? Иш гэж хэлсэн баг. За үнэлээ дууссан уу? Үнэлээ дууссан уу? Алхам 4. Алхам 4 рүү ороорой. За задрага хийсэн цэцгийнхээ бүтцийг ажиглаж байгаад алхам 4-ийн хүснэгтийг яах нь? Яг зааврын дагуу бүглэнэ. Хамгийн ихнээс юу гэж вэ? Дэлбийн өнгө нь ямар байсан бэ? Та бүхнээ судалсан цэцгийн бүтц. За 1 минутын хугацаатай маш хурдан хосороо хийж үүсгээд дундаа тавьчихсан. За. Тэг нь хүснэгтэн дээр ажлын утсан дээр алхам 4. За 5 дугаар багийн нэг хос дууссан байна. За ямар мундаг юм бэ? Маш хурдан дуусч байна тийм ээ. Тэгээ сайн гүйцэтгэлтэй шүү. Яаралгүйгээр. За 4-р багийн хосууд дууссан байна. Нэг хос. 3-р багаас 2 хос дууссан байна. За ерөөхдөө болжээ тийм ээ. За хэм бүтцийнхээс яах нь? Эсвэл юу? Цэцгийн бүтцийн задраага ажигснаа танилцуулах уу?
За багш нь юу вэ? За 5 дугаар багийн 2 дугаартай гишүүн хостойгоо хамт хийсэн одоо гүйцэтгэлээ танилцуулаар. Ямар цэцэг авсан тийм ээ? Ямар ургамлын цэцэг авсан бэ? За нөхдрүүгээ харж чад, бус руугаа харж чад. За маш сайн байна. За өөр нэмэх санаатай хүүхдээ нь өөр тийм нэрлээгүй өөр зурж байгаа хувьрал цэцгийн шилб гэж хэлж байна. Маш сайн байна. За энэ санаа хэлэх үснэ үү? За тэнд хэлээд. Яса. За тэгвэл ягаан өнгөтэй тийм ээ шимтгэлээ цэцгийг авсан хүүхдээ л. За. За бус руугаа харж гад. Царайгаа харуулж. Цэцгийн өнгө нь ягаан. Дэлбийн хэсгийн тоон болохоор 5, цомрлын навчанцартай хэсгийн тоон болохоор 5, өөрөө боловсрох орон хоёрсаар байгаа. Өөрөө боловсрох орны тооныг ахуурын тоон 3, цэцгийн өөр үнэтэй шилбэг сууд. Шилбэг сууд. За, нэмэх санаа байна уу? Маш сайн байна. Нэмэх санаа байна уу? Бусад тосууд. За, тэгвэл өөрийнхөө хийсэн ажлыг 3 дахь багнанда чеклээд явна. Багшийнхаа энэ үнэлгээний хуудастай харуулцуулж цааршаа яваарай. За шаараарай. За энэ цайврын цэцэгтэй шимтгэлээ цэцгэнэ тийм ээ. Хаан шимтгэлээ. Таашд байвал чеклээд явна. За минутын хугацаатай. За 30 секундын хугацаад баг хангалттай да. Тэ. Хустаас солилцуулсан. Зөв тэмдэг юм уу? Нэмэх тэмдэг аваач чинь. За яваач. За, бүтээл авч тавьсан мөч. За, үнэлээ дууссан хүмүүстээ. Шилбэгтэй суудлын л гацсан бичсэн шүү дээ. Болно. За, цэцгийн шилб гэсэн бас хөл гэсэн хөл гэж тавиарай. За юу? Шилбэгцэн бол зөв. За бүгдээр өөрийгөө үнэлсэн үү? Үнэлсэн. За тэгвэл баг бүрийн 3 дугаартай гишүүн саяны цэцгийн задаргаагаа багштай аваад бүх одоо 3 дугаартай гишүү яах нь багийнхаа 3 бүтээлийг аваад гараад ирээ. Яса. За. Биш. Багийнхаа бүх бүтээлийг аваад гараад ирээ. За. За танаа баг албаагүй. За болгоомжтой наад туцсан болгоомжтой гараарай. Хэдгээр болгоо. За бусны яах нь алхам 6-гийн асуултанд багаараа ярилцжээ 3 асуулт байгаа. За бодох хугацаа 2 минут шүү. Энэ аль баг вэ? Бүш багийн асуулт. За 4-р багийн шинэ ач. За. За бүх багийн 2 дугаартай гишүүн. 2 дугаартай гишүүд. За хамгийн ихний асуултанд яах нь вэ? За яг давхцсан санаа үед хэлэхгүй байж болно. За юу. За. Цэцэг бүр адилхан үстэй байх уу яагаад? За багш нь өөр чи 3 дугаар багийн 3 дугаартай гишүүн. За 3 басаар зөвч хэл нь буруу ч хийж болно шүү дээ. Хэдүүл анги дотроо л байгаа юм чинь. За. Үр тараадаг учраас юу гэж бодсон үдсэн? Үр тараадаг. За өөр саналтай хөхтэй нөө.
Яагаад дохиор үр боловсрохоор юу нэг дугаартай. За багш нь уучлаарай. Таадын ажлын хуудсан дээр болохоор энэ хоёр дахь асуулт эхэлж байна уу? За тэгвэл эндээсээ эхэлчихье. Яагаад дохиор үр боловсрохоор хоёрыг үржлийн эрхтэн гэж нэрлсэн. За энд. За бусдаа босчоод. Маш чанга. Нөгөө хоосон цэрэг биедээ авч Бусдуугаар. биедээ авч боловсруулж Боловсруулдаг учраас гэж байна тийм ээ. За санал нэгдэж гэнэ үү? Санал нэгдэж гэнэ үү? Өөр саналтай хөхтэй нь үү? За тэгвэл 3 дахь асуулт нь 2 дахь асуулт нь болохоор юу гэж байлаа? За 2 дугаар баг. За эндээс саналаа. Маш сайн байна. За өөр саналтай хөхтэй. За. Ямар мундаг юм бэ? За шавжийг өөртөө татдаг гэж хэлж байна. За энд. Өнгө надад тод ягаан гэдэг байгаа шүү дээ. Тэр тод ягаан өнгөөр нөгөө нэг одоо шавжуудыг дуудаад тэр шавжнуудаар одоо шавж ярьдаг үгийг хаалга. Маш сайн байна. Мундаг байна тийм ээ. За тэгвэл хамгийн сүүлийн асуулт нь цэцэг бүр адилхан бүтцтэй авах уу? За та нар юу гэж бодож байна? За. Нэгийг саналаа ич. Үгүй яагаад? Юугаараа өөр юм? Санал нэгдэж гэнэ үү? За маш сайн байна. За багш нь багаараа одоо саргаан гэсэн цэцэг өгөн багаараа хамтарч байгаа цэцгийн задаргаа хийгээд нэрлээрэй. За 2 минутын хугацаа шүү. Маш хурдан юм шүү. За хэний баг хамгийн хурдан хийх нь вэ? Сайн гүйцэтгэлтэй тийм ээ. За тийшээ. Танай баг тийшээ. За. За бас яах нь вэ? Дээрээс нь харахад ямар байдалтай байх вэ? Бүх хэсгүүдээ томоор нэрлэе шүү палмастраараа за. За, салуу. Хоорондоо ярьж чад багаар хамтраад энэ дээр болдоо тавьж гад. Зарим тэгээ цав ямар үүрэгтэй ажиллах юм тийм ээ. Чи ямар нэг үү? Палмастраар томоор нэрлүүлээ. Ямар ч утсан. Дуутан татвар ба штэ. Дуутан наад тавцсан чинь байгаа шүү. Энд яах вэ? Энэ цэцгийн суудаг. Энэ шийдэх юм. Хай За хаач цавуугаа зэрэг бариад маш хурдан ажиллаарай хүмүүдээ. Бидэнд хугацаа бага байгаа шүү. Ямар мундаг юм бэ? Басаагаар нарах чинь хэтээгээр ч нааж болно шүү дээ. Хөдөлүүлээд. За хурдлаарай. За бус нь хоорондоо ярилцчаад палмастраараа нэрлэж байгаарай. За наагаад дууссан бол бүтцийн бүх хэсгүүдээ том харагдахуйц нэрлээд өчээрэй хүмүүдээ. Тэгэл хэлчих. Энд харчих. Энэ заавал. За хугацаа дууссан шүү хүмүүдээ. Хэвтүүлж болно хүмүүдээ. Дээрээс нь харж наад чинь босгоод хэвтүүлээ наачч болно. Наадсгүүд ингээд
Ингээд тойруулсан ч болно шүү. Биш. Тэгээ гүрээ ингэж босоо очоод юу энийг босоо очоод бусдыг ингээд тойруулж басчих болно шүү. За яасан. Бусдаа хай. Скотч уу. За. Бичээрэй. Энэ бичээрэй. За хамгийн түрүүнд ямар баг аль баг тийм ээ хамгийн хурдан гүйцэтгэх нөө багш нь харъя. Яарвчлаарай. За одоо бид багцаа ирлээ дууссан шүү дээ. Тоглохгүй шүү багцаараа. За. Унгаа таглалууд дөрмөө зөрчих шүү дээ. Түлээ. За нэрлэрээ. За яарвчлаарай хүүхдүүдээ. Баш хурдан. За бусд нь хоорондоо багаараа ярилцчаад бүтцээ бүх хэсгүүдээ том харагдахуйс бичээд. За аваад. Хоёрдугаар баг маш сайн байна. Хамгийн түрүүнд дууслаа. Ямар мундаг юм бэ? Хурдтай байна тийм ээ. За 5 дахь баг нааш аваад бүтээлээ багш та аваад. Ястай сайн байна. Харагдахуйс насна тийм. Танаа багч нь 5 тийм. 5. Хэдгээр баялаа? 2 тийм. Сайн бэлтгэхгүй байсан. Скотч байсан. За. За ингээд тавьж байгаа. Яг л заач. Танаа баг хэвээ. За. Хөөс сая яасан би таад? Хөдөл үзсэн. За хэдүүлэн харъя юу ч гэсэн таад юу гэж бодож байна. За. Өөртөө бодож байгаа. Маш хурдан бич. За хурдлаарай. Одоо танаа. За. Болцсон уу? Ингээ нач. Ингээ нач за. За. Хайчраа таснаа сайн бэхлээ наачгүй. Энийг нэрлсэн юм уу та? Энд наахан зөв юм бэ те? Гэтэ дараа нь танилцуулчих. Танах хэдгээр баг л 2 те? Энэ 2 юм байна. Танах хэдгээр вэ? Нэг багийн бүтээл. Одоо нэг багийн дуу. За 3 дугаар баг дутуу байна шүү. Хурдлаарай. 3 дугаар баг. Тараа ярилцсан. За. За сум заах юм. Энүүнийг хаашаа зааж байгаа. Энд чи хаашаа заадаг энэ хоёр? Дээшээ хэрэг хүчээр янзалж байгаа. За юуг нь янзлахаарай. Тэг нэг нь унтсан байна тий. За аль багийг гишүүн танилцуулах уу бүтээлээ. Нэг л багийг танилцуулъя. Бусд нь харьцуулчих тийм ээ. Яах. Ингэч. За хонсоо гарч. Яах вэ? Унахсан юм байна тийм ээ. За аль багийн гишүүн танилцуулах уу гишүүд? За багш сонгоё. 3 дугаар багийн 1 дугаартай гишүүн. За бусд нь яах нь өөрсдөө хийсийг харьцуулаарай. Бүгдээрээ нэг одоо яах нь зүйлийн цэцэг авсан учраас за. За маш уран тод чанга. Энэ болохоор өөр бодох хорон байгаа. Тэгээд энэ болохоор тахур, энэ дээл хэрэгтэй. Тэгээд энэ болохоор хийн шиг. За. Энэ юу тахур өөр бодох хорон хийн шиг байгаа нэг
За маш сайн байна. За өөр хувь бүтээгдэхүүн за. Ааха. Ямар мундаг юм бэ тийм ээ? Цомрлог байхгүй нь. За тэгвэл бидний анх тийм ээ задлсан цэцгийн бүтцтэй харьцуулахад яах нь вэ? Ямар харагдаж байна? Өөр харагдаж байна. Ямар ялгаа байна? Цомрлог байхгүй тийм ээ? Тохиургүй. Тохиургүйсэн үү? Ямар цэцэг тохиургүйсэн? Ямар За тохиургүй цэцэг байсан уу? Бидний өнөөдөр хичээлээр судалсан. Цэцэг байхгүйсэн тийм ээ? Байхгүйсэн. За маш сайн байна. За тэгвэл бид нар анх цэцгийг юунаас бүтдэг гэж таамаглалаа. Таамагласан таамаглалтай маань өнөөдрийн хичээлийн тийм ээ? Дадлага ажлаар хийсэн үр дүн чинь батлагдвуу өнөөдрийн одоо үр дүнгээр. За үнэхээр батлагдсан бол алхам 7. За алхам 1-ийн нэгдүгээр асуултны артлын одоо хүснэгтэнд нэг жижигхэн завлцсан байгааз. За чиний яг нэрлсэн эсгүүд чинь байх юм бол нэмэх тэмдэг 50%. Байхгүй л яах нь хасах тэмдэг 50% шүү дээ. За цомрлог байсан уу хүмүүдээ? Байгаагүй. Та нар судалсан бүтцэд байв уу? Ер нь цэцэг цомрлогноос бүтдэг юм байна уу? Бүтдэггүй юм тийм ээ. За тэгэхээр энэ таамагламаар батлагдлаа. За дохиур байсан уу? Маш сайн байна. Суудал. Байсан. За үр боловсрох хорон гэж байсан тийм ээ. За ишгээ бид хэлсэн. Ишгэж хэлэх нь зөв байна уу? Юу гэж хэлэх вэ? Шид. За багш нь эндээ бас хүл гэж харуулсан тийм ээ. За тэгэхээр энүүгээ засаа бичээрэй заа юу. Цэцгийн хүл. За дэлбэ байсан уу? Байсан. Ямар мундаг юм бэ? За тэгээ хоёр дахь таамаглал яах нь вэ? Цэцэг болгон өөр өөр байдгаа гэж хэлсэн. Энэ таамаглал батлагдсан уу? Батлагдсан тийм ээ. За алдаатай таамаглалыг засаж залруулаа авчихна. За бүгдээр өөрсдөө үнэлсэн үү? Ямар мундаг юм бэ? За гэрийн даалгавар өгөхөөс өмнө багш нь яг саяны сараан цэцгийн бүтцийг нэрлж харуулъя тийм ээ. За үнэлгээгээ багштайгаа тулгаад яваарай. За энэ юу вэ? Дэл маш сайн байна, дэлб байсан тийм ээ. За дараагийн хэсгүүд нь дохиур. Энэ За энэ хэсэг нь болохоор сууд. Энэ нь шилд байсан тийм ээ. Маш сайн байна. За тэгвэл өнөөдрийн хичээлийн гэрийн даалгавар. За гэрийн даалгавар. Өнөөдрийн цэцгийн бүтцүүдэд оролцсон маш гоёмсог цэцэг зурж ирнэ дэвтэр дээрээ. Тэгээд тэрийг нэрлээд за гэнэ. Дэвтэр дээрээ тэмдэглэж. За даалгавар хэлсэн. За өнөөдрийн хичээл идэвхтэй оролцсон хүүхдүүдтэй баярлалаа. Багш нэг цаг хамтдаа яах нь хичээлийг зохион байгуулж явуулахад маш их урамтай сайхан байлаа. Баярлалаа.